За манай Манс группийн 25 жилийн жил болно. Тэгээ энэ 25 жилийнхаа өгөхтөд 25 шинэлэг сайхан нийгэмдээ хандсан зүйл хий гэж манай хамт олон санал гаргасан. За энэний эхнийх нь бол энэ ном баримтгах ажил байгаа. Монголчуудын соёлын өв болсон сая гаруй ном энэ улсын төв номын санд хадгалагдж байдаг. Энэ номууд хадгалах хамгаалахт нь бас туслая гэд манай хамт олон санаачлаг гаргасан юм аа. Ингээд манай хамт олон 1100 гаруй хүмүүс байгаа. Ингээ хүн болгоно нэг баримтыг оёо гэд. За зарим нь 2 3-аар нь олсон. Ингээд 1200 гаруй баримтгийг өнөөдөр бид нэр Монгол улсын үндэсний төв номын санд гардуулж өглөө. Үүнийхээ дараагаар бид нар одоо сарын дараагаар сонгон найрхан уулын хишиг барилдаан болно. За манай эмийн үйлдвэр олон компаниуд маань сонгон найрхан дүүрэгт байдаг, сонгон найрхан уулын бэлд байдаг болохоор энэ арга хэмжээг олон жилийн ивент итгэж байгаа. За энэний дараа 5 дугаар сард бүх нийтийн гүйлт болно. Эрүүл мэнд хөдөлгөөн ад жаргал гэсэн. За энэ маань бол бас манай хамт олон 10 гаруй жил зохион байгуулж байгаа. Олон сайхан ахмадууд, хүүхэд залуучууд бүх нийтийн гүйлт хэзээ болох уу гэж хүлээж байдаг ийм сайхан баяр болно. Энэ мэтчлэн одоо 25 сайхан үйл хийгднэ. Манс групп үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эрүүл мэндийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт шинэ стандарт тогтоон, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ ч үүднээсээ Манс групп үүсгэн байгуулагдсны 25 жилийн хүрээнд 25 ажлыг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь ном баримтгалахад өөрсдийн хувь нэмрээ оруулах явдал байсан юм а. Нөгөө талаараа энэ нь үндэсний өв уламжлал, түүх соёлд томоохон дэмжлэг үзүүлж байгаагийн хэлбэр болж байна. Тэгэхээр одоо манай монголчууд бол одоо ном судраа бол маш их дээдэлж хадгалж хамгаалж одоо хойч үедээ энэ сайхан өв хөрөнгийг бол одоо үлдээсэн. Манай хамт олон бас энэ соёлынхаа баримт дөвийг одоо хадгалж хамгаалах тал дээр бид нар одоо бас анхаарч ажилладаг. Тэгээ энэ ажлын маань дэмжиж энэ одоо 25 жилийн ойн хүрээндээ энэ одоо ном судрын хадгалт хамгаалтыг сайжруулалт хувь нэмрээ оруулж энэ баримтыг одоо 1200 баримтгийг ингэж гардуулж байгаад бид нар бол маш их баяртай байна. Тэгээ би Манс группийн хамт олонд дандаа ийм л сайхан чигээрээ байгаараа монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө, монголчуудын оюун санааны төлөө ажил ус улам өргөжүүлж чигээрээ ялангуяа компани нийгмийн харилцагын хүрээнд хийж байгаа тэр ажилчдыгаа халамжилж байгаа, хайрлж байгаа, орон сууцтай болгож байгаа, аялал жуулчлал хамруулж байгаа, сургалтанд хамруулж байгаа иймэрхүү ном баримтлах ажлууд хамруулж байгаа нэг талархаж явдаг. Үндэсний номын санд баримтаглах шаардлагатай, өөрөөр хэлбэл номын хадгалалтанд онцгой анхаарах 35,000 гаруй ном байдаг байна. Одоогийн байдлаар Манс группийн хүлээлгэж өгсөн 1200 баримтагтай нийлээд 5,000 орчмыг нь баримтагласан тухай үндэсний номын сангаас мэдээлсэн. Нийгмийн хариуцлага ухамсарлаж хийж хэрэгжүүлж байгаа ажил нь нүдээ олсон гэдгийг үндэсний номын сангийнхан хэлж байсан юм а.